Та нар инфлюенсер дагдаг амар төгтөөд байхгүй. Инфлюенсерүүд гарч ирэхээр амьдрал амар хогийн болчихдог те. Та нар тийг санагдахгүй юу? Тэд нар гарч ирээд бидний загнаал те. Та нар чадахгүй, та нар ядуу мөнгөгүй амжилтгүй гээл те. Тэгэл миний амжилтгүй тэднийг их зоогоод байгаа бах өө. Манайха ядуу явж байгаа тэднийг их зоогож байгаа байх тэгэл. Би та нарт та лайф хак бүх юм нууцаа дэлгий нааша суу хар гэл бүрлээ. Бүх юм ингээ заагаад хараа надад амар тэнийг санагдаад. Би инфлюенсерүүд амар дург бид тэднийг дагдаггүй. Тэднийг дагахгүй хараа өөрсдөө биднийг дагаад дим билээ амар лээ тий. Нэр яг нөгөө контентууд дагаад байхгүй ингээ. Энд тэндгүй хаан чимсэн нэг инфлюенсер чамд гарч ийл заа нэр. Зүгээр захын жимд хүртэл гарч ийл заа. Би ингээл хэрэндээ миний өв жимд явна гэж амжилт байхгүй. Гараал нэг хөөрхөн ямтан тэгэл нэг гомшиг нарийн гараа хийгээл ингээл өөртөө бол би амар гоё ягаад байгаа ш би бол өөрөө алж штэ ингээл байж чингууд жимийн багш нэрэл гараа гээл загнаал. Би юу хийх даа чиний хэрэг юу яагаад харахгүй байгаа мó тэгэл загнаал гараа сая гэл тэр хүн намайг өмнө ямар эсвэл мэдэхгүй штэ яг үндэ тий. Тийм штэ гаргүй исэн чинь билүү би одоо тий. Мэдэхгүй штэ яг үндэ би гар урахтаа гараа хийж байгаа чинь билүү чи миний хувьд л амжилт байхгүй юу тий. Блэт загнаал тэр хүн миний талаар юу ч мэдэхгүй штэ яг үндэ. Намайг одоо байгууллагын шилдэг ажилтан ч гэж мэдэхгүй нэр. Нэр үү. Яг энэ талаар уусаа байгуулгач мэдэхгүй л байгаа л да уусаа. Уусаа байгууллагын шилдэг ажилт өгөхгүй юм байна оо. Өгөхгүй юм байна. Лайтэн зүгээр өөртөө л өгчий зүгээр. Тэр манайх философи бол тийм ээ зүгээр инфлюенсерүүдийг битээ тага өөрийгөө л дааг нэр. Чи өөртөө л сайн нэр. Чи л шилдэг. Мэдгүй чи нэг юм да сайн байгаа одоо чи мэдгүй одоо чи сайн веб татдаг чи сайн баадаг мэдгүй одоо юу гэдэг. Гандуудаа чи сайн хэрэлддэг ч юм уу мэдгүй нэг юм да сайн байгаа. Тэгж л өөрийгөө урамшуулах бол инфлюенсер гарч ирээд та нар бүдэггүй ядуу амжилтгүй затирсан Замбуу ТV хогноод. Инфлюенсер лайт шүү бүгд гарч ирлээ. Намайг даг надаас суралц гэл надтай. Манай community дээлс мөнгөтэй бол гэл тий. Мөнгөтэй бол мингтэй бол тэр бараг сүултээ. Бараг тэг нь хоолгүй шүү дээ тий. Тэр залуу бүр ямар лайт юм тий. Мөнгөтэй бол мингтэй бол гэл тий. Мөнгөтэй мингтэй бол. Миний минг мөнгөтэй энэ тэр бараг сүултээ. Бүр харж бараад бүр амар загнаад бүр рилээр орж ирээд бүр би ингээ минг руу нарч нэрээ ч мөнгөтэй юм шиг юм. Минг намайг бараг загнаад юм. Бараг минг намайг загнах нь шүү дээ. Минг нэг удаараа зүстэйч байх шиг тийм. Би минг чим шиг өөрийнхөө үсийг барьж үзээ тийм. Нэр толгой хэрэгтэл загнаж ийн инфлюенсерүүд нэрээд. Мөнгөтэй Бүрээ толгой хэрэгж штэ сүлдээ бүрээ лайтэ загнах юм тэгэл. Тэр залуу энд тэндээс амар гинт гарч загнаа тий. Бити ингээ богдох бичлэг үзээд хийх юмгүй суугаад бай. Тэгээ би өөргөө харна яг хийх юмгүй богдох бичлэг үзсэн. Намайг хаанаас арчваа энэ залууч. Миг чин камер гэдэг нь үний юм болоо гэж. Нэг газар нь мигтэй залуу байна да. Бүр амар лайтэ загнах юм байна тий. Мэгтэй мөн бити богдох бичлэг үзээд допамин рецептор эвдээдээ гэл. Юу допамин кретамин серотонин ч ялахгүй явчих чи. Миний тархибур гаццаа юу яасан гэл. Лайтэ загнах юм тийм. 75 day challenge намайг дагаад хий энэ гэл. Энэ бол маш хэцүү challenge бүгд дагаад хий 75 day энэ гэл. Тэр challenge-ийг нас ямар challenge юм байдгүй наас. Зүгээр өглөө осч ирэл хоол идэл дасгал хийгээл усан зилжсэн унтаа шүү. Тэнийг challenge гэдэг байгаа байхгүй. Йоо тэ нэр энэ хажууд миний амьдрал өөрөө challenge гэдэг үү. Үнээр тийм эсвэл андуудаа амьдрал өөрөө challenge шүү дээ тий. Өглөө осоод нэг айтайхан ингээд ажилдаа явж чин гултанд дугаараа хязгаарлал цаашаа эрэг буц гээл. Дугаараа хязгаарлалт тэгэл ажилдаа хоцохгүй ингээд яриад бензин дуусаа шар асаалт тэгэл бензин колог хагаад олдохгүй очрлол тэгэл хүмүүс хажуугаар өнгөрөөл тэнийг зайл тэнийг гэл намайг ингээд тэнийг таандраа тэр гэж юм гээл тий. Бүр зүгээр явсан таандрыг үрд буруу болгочих واخгүй. Адилхан харагдсан байлгүй дээ мэдэхгүй би яаж. Би ямар тийм тоох биш. Айгу хэцүү нэр бүх амьдрал өөрөө challenge яхад юу өөртөө challenge зохиогоод юу тийм инфлюенсер бол зүгээр амьд явж ивэл болоо зүгээр. Тэд нар бүр гарч ирвэл лайтэ тэгэл гарч ирэл загнаа заагаал тэгэл. Та нар ч одоо манай community дийсцээ. Эхнэрээр тулах мөнгөөрөө тулах уу гэл тэг. Тулдаг community юм уу хаашаа. Бүх мараа ингээл заагаал ингээл. Манай community дийс мөнгөтэй бол гэл. Би бүр сүлдээ нөгөө залуучин загнуусараа дасаад дагдаг болоод. Тийм мөнгөтэй сургууль зохион байгуулалт юм биш үү тий. Амар сонин солиотой сурвалцсан. Ямар хүмүүс зориулсан наа сурвалж чинь мөнгөгүй хүмүүс зориулсан. Яаж цогн гэр мөнгөөр суун гэр аа гэр. Би ч мөнгөгүй шүү дээ. Яаж цогн. Мөнгөгүй хүмүүс зориулсан мөнгөтэй болох сурвалж. Гэтэ мөнгөөр суун гэж солиотойгоос тий. Би ч мөнгөгүй ч одоо хаанаас мөнгө болох вэ? Гэтэ би яг аргыг нь болоод сурвалтанд суусан л та. Яа тэг мөнгөтэй болчих юм бэл яа тийм мэдлээ. Зээл аваа сууцсан. Угаасаа мөнгөгүй ч би хаанаас мөнгө болох.
Нээс яг сургалтын суугаад явж исэн чинь цааш эхний хичээл дээр бүх юма заагаад төгсөн, бүх юма тайлбарлаад төгсөн. Мөнгөтэй бол хичээл номер 1 бүгд сайн сонсоод аа. Бүгд ирсэнд нь баярлаа. Бүгд сайн сонсоод мөнгөтэй бол хичээл номер 1 сайн сонс хизээч хитээ зээлээ гэж. Аа? Юу? Яасан гэсэн бэ? Намайг яаж ирсэн гэж бодсон юм бол тэр үү? Намайг яах гэж ирсэн гэж бодож ийн өгшөө. Мен тэр сургалтаас ямар ч мөнгөгүй гарсан шүү дээ. Тэ мингэхгүй мэдээж. Тэ дээр зээлтэй тэг. Амар солиотой юм ёо. Бид нар яагаад байгаа юм бэ? Тэр бүх инфлюенсер бүх тим лайф коуч, манлайлагч нар бүгд л ингээл юм заагаал. Зааварлаа л гэл. Мөнгөтэй болох хичээлийг сайн сонсоод аа. Надаас inspiration аав гэл тэ. Надаас motivation аав гэл тэ. Education гэл тэ. Application гэнэ асуулт. Баахан кэш ярьж мэрэ. Дөрөвт кэш нэж мэдээд байгаа маа. Намайг тэнэгэл гэж бодоод баг шүү. Нэр бүгд нэг тим ярьж байгаа. Ийм motivationтай байцгаа энэ нийгэмд ингэж манлайлаад ингэж inspirationтай амьдрахгүй бол чи үхнэ гэл тий барал. Inspiration motivation гэл энэ өстө хогийн үгнүүдтэй. Та нар мэдгүй энэ үгнүүдийг андуу да. Мэдгүй. Англитэй юу? Мэднэ. За баярлалаа. Энэ амар сони үгнүүд энэ би танд чам нэг мэлээ бороо. Яг ингэж нэг кэш чи нэг кэшнээ дагуулдаг байхгүй. Нэр үнэн нэр motivation inspiration бол айгүй хогийн. Миний амьдрал байхгүй байхдаа айгүй гоё юмсан. Яг motivation inspiration амьдралд орж ирснээс хойш амьдрал яг depression хэлсэн шүү дээ. Йоо, брэм хамгийн хогийн кэш над дээр наалдаг нас. Үнэн бистэй угаасаа тий. Тэ үнэн бистэй тий. Энэ олон кэшн дундаас миний амьдралд байгаа одоо хамгийн их кэшн гэвэл одоо notification л байна нэрээ. Нэр өөр юу ч алганаад тий notification л тэгээд юу notification гэх зээлийн аппликейшны notification. Йоо. Тэгээд юу зээлийн гэх мөнгөтэй болох сургалтын motivation-ийн зээлийн. Йоо. Би хэлсэн шүү дээ амнуудаа нэг кэшн чинь нэг кэшнээ дагуулдаг. I promise you guys. Нэр энэ үгнүүд байхгүйсэн бол амьдрал амар амар байсан байхгүй. Бид нар энэ үгтэй үгүй өмнө амьдрал болоод байсан мэт. Та нар санаж гинүү тий 13 дугаар зуунд ямар гоё байлаа. Тийм. Одоо санаж гинэ гэж байгаагүй л ахaltaа та нар. Тийм. Би ч байгаагүй. Гэтэл ер нь ингээл агуулгаар нь бодоод үзгээр. Тэгээ тэр үед одоо motivation inspiration application одоо 13 дугаар зуунд байсан бол одоо яах юм тий. Дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан гарч ирэл тий. Цэргүүдээ дайраад энэ улсыг эзлэе гээл. Тэгсэн тэнд нэг зэрэг хаанта motivation алгаа гээл тий. Ханта inspiration байхгүй наа гээл тий. Хаан дэрийг сонс depressionтэй л гээл тий. Та нарын дайны аппликейшнээ татсан уу гээл тий. Аль локейшнээс солилцоо цамөрөө явж байгаа. Тийм бодо байгаагүй л ээлгүй дээ. Тэрнтэй тэргүй бид нар амьдрах байхгүй survival instinct гэдэг юм аа. Би ямар их гадаад үг хэлж байгаа. Сурж байгаа маа. Өнөр лайтай угаас ингээд бүх юм ингээд одоо орчин үед ингээд амар гой хөгжөөд байгаа нь гоё л байна л та бүх юм ингээд хөгжөөл утсан ингээд апдейт хийгдэл 17 гараал тий. Тэгэл хөгжөөл байгаа нь гоё л да бүх юм л аппликейшн бол гоё л байна. Даанч тэр болгоны чинь ойлгох хүмүүс бас байхгүй шүү дээ. Түлээ гацаанууд байна шүү дээ бас тий. Бүх юм аппликейшн болцсон. Тэрийг нь ашиглаж чадахгүй ч юм биш дээ. Захын CV оронгот лайтай тийм. CV аппликейшн байгаа юм. Зүгээр ундаа авах ч шүү дээ андаа хаа дүүгээ мэдхгүй хинээ андаа мэдхгүй хинээ чи юу юм бэ тий мэдхгүй зүгээр ундаа аваад гарч илтэй. Тэр гонд би аппликейшнгүйгээр ад үзэж байгаа байхгүй. Хайл өөр дэлгүүрээ онгоо тий. Чи аппликейшн байгаа. Бүр гарч төснээс юм амар санагдаа. Түцээ хайгаа явуулчих түц байхаа болсон биш тий. Түц ч гоё эсэж тий. Гоё казак залуу сууж идэг тий. Малякам салам касар тав ах вандаа гэх тий. Шууд харцнаас минь ойлгодог байсан шүү дээ. Тийм гоё үйлчлэгээ байхгүй болсон. Түц гэдэг үйлчлэгээ байхгүй болсон. Яацсан гэж чинь Нямбатар гэдэг сони аппликейшн гарсан юм биш тий. Бүх юм газар хаа таг тус тас нураа. Бүх юм аппликейшнтэй болсон амд. Зогсоолоос гар. Зогсоол аппликейшн байгаа. Тэгээ машингүй байна. Би машингүй явж чи харж байна уу. То сүлд дараг 0 аппликейшн гарах юм аа шүү дээ. 0 орго 0 аппликейшн байгаа. Байн энэ юу зүс. Та чи шийдэг аппликейшн биш дээ гэх. Мань хөлдөө юм болохоор баадгийн татаа авцсан тийм. Хит хөгжил хэцүү байна хөгжчихвэл. Тэнэг хүмүүст ч дээ зөвхөн тий. Тэ ухаантанууд нь бол гоё болоод явчих шүү дээ. Манай нэг найз бүр та гацаа шүү дээ хэцүү. Сая iPhone 17 авсан. iPhone гэдэг нь iPhone PF үсгэж яах. Тэ нэр нь хэлээд яах вэ тэр найз нь. iPhone 17 авсан. Тэ болдогийн талаар ярьж ин л та. iPhone гэх тэ. iPhone. Йоо. Айгу хэцүү шүү дээ. Тэр мэтэр айгу хэцүү шүү. PF үсгээ яалахгүй шүү дээ. Хаана нэг хэлдэг. Юу хийж хаана нэг office явж copy уулаа гэдэг. Office coffee тийм. Нэр би болдоод хэлмээр санагдсан шүү дээ. Чи нэртэйг нь Kepsi ороод Pepsi уучаад Fista минь. Чугсаа яахгүй ш на хоёр үсгээ.